За сайн байцгаана уу? Дөржин болортой ямины YouTube сувагт тавтай морилцгаано уу? Шилжилтийн насны хүүхэдтэй тэр дундаа эрэгтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулаад хөвгүүдтэй хэрхэн зөв удирдан чиглүүлж үгэнд оруулж одоо эвтэй найртай айтайхан юм нандин сайхан харилцааг бүрдүүлэх вэ гэдэг талаас аргаах нэлээд хэдэн аргачлалыг хуваалцахад бэлэн боллоо. Хүүхдээ ингээ өөр өрөөнөөс ингээл хөө чи тэрнээ иннээ гэл ингээл холоос ингээ юм хийгээд авах биш. Яагаад чи нэг 5-10 метр газар 5-3 алхаж очиод ямар суугаа хүн байгаа биш те. Хажууд нь очиж өөрт нь зориулж ингэж хэлэх бол айгу соёлтой бөгөөд бас нөгөө талаас нөгөө хүний хань одоо хүндэтгсэн нандин юм гоё арга зам юм шиг бол санагдсан. Би одоо жишээлбэл ингээл өөр өрөөнөөс нэг ялангуяа ингээд бүр өөр давхраас дуудаж модахаар манай нөхөр эднэр бол амар ууралдаг гэсэн багхгүй. Тэгээ би айхуу юу сүртэй ингээ учир мөчрийг ойлгодгүй байсан чинь энд болохоор зэрэг тэрийг юусоо ёстой үгүй болохгүй гэж үзсэн. Гэхдээ энэ бол мэдээж хэрэг соёл зам зайшил болгонд бол өөр мэдээж хэрэг манай одоо Монголын хөдөө орон нутаг эднэрт бол мэдээж тохирохгүй шүү дээ. Одоо балкон дээрээсээ бидний хүүхдэд дуудах гэсэн тийм юм бол байдаг. Тэр үеднэр бол окей тий. Өдөр бүр одоо сүм момент аймгийн төвөднэрт байгаа тохиолдол ялангуяа гадаанаас хүүхдэд чи хүүхэд тэр хол байвал одоо даалж малж юм уу одоо чангаш гарч л дуудах байх л та. Ногоонууд нь даам эднэрийг бичдэг. Оюун гэрлийн нэг одоо ингээ алдартай зөвлөгөө 10 магтаад нэг шүмжилжээ гэдэг. Магтахтаа бол одоо манайхны арга за манайхны ч яг миний эдэр арга болохоор зэрэг ухаантай хөөхөд мундаг хөөхөд юу гэх ийм юмрхөө айгүйх магтчихээн тий. Тэгээ энэ болохоор зэрэг айгүй тийм хүүхдийн ингээд нэг эго гэдэг чинь би гэсэн үзэл одоо бие тоох энэ үзлийг нь айгүй өөхшүүлсэн тийм буруу магтаал ингэж битгий магтаа гэж хэлээд байна. Тэгээ магтаж урамшуулахдаа ээжтэй тусалж байгаа ямар тусч хүүхэд вэ гэдэг юм уу тусч хүүхэд биш ингэж тусалж байгаа чинь сайшаалтай гэдэг тухайн хийсэн үйлдэлтэй нь одоо холбож магт гэдэг хэлэх шүү. Тэгээ энэ бол одоо бид нар ингээл ухаантай хүүхэд эний дээрээ магтаа сурцсан хүнд бол өөрчлөхөд айгүй хэцүү юм байлээ л дээ. Магтаалтайгаа холбоод шийтгэлтэй холбоотой бас ганц хоёр юм хэлье гэж бодлоо. Тэгээд барууны сургуульд болохоор зэрэг шийтгэлийг үр дүнтэй аргаар хүүхдийг шийтгээд багш чинь жоохон хүүхд чинь бас биенээ шоглон айлын хүүхдийг шоглож чинь эсвэл одоо яач гэх юм болохгүй юм хийн шүү дээ. Тэгэнгүүт чинь эндхийн одоо сургуульд хүүхдийг яаж шийтгэж байна вэ гэхээр зэрэг завсарлуулахгүй. Завсарлагаанаар хүүхдүүд одоо их завсарлаанаар 15 минут гоё гадаа агаарт гарч тоглодог бол тэр шийтгүүлсэн хүүхэд болохоор гаш нарын өрөөний буланд очиж суугаад одоо юу гэдэг үйлдэлээ хийсэн буруу үйлдэлээ гэмшиж бодчих гэдэг юм уу тийм. Эсвэл тэр одоо ингээд ангийнхаа хүүхдийг шоглосон болвол би одоо тэр найзыгаа ахиж тэхгүй ч байдаг юм уу. Нэг одоо гоё өгүүлбэр ингээд бичээ тэр өгүүлбэрээ 20 удаа 30 удаа хуулж бичих шийтгэл өгдөг юм билээ. Тэгэхээр зэрэг жоохон хүүхдээ эцэг эхчүүд маань тэгжээж болно. Миний хувьд бол одоо юу гэдгийг жоохон одоо дуурахгүй байх ч гэдэг юм уу, жоохон үл ойшоож одоо нөх ингээд тоохгүй байх, жоохон хайраа харамлах ч байдаг юм уу. Тиймэрхүү маягаар бол шийтгэхийг хичээдэг. Гэхдээ ийм шийтгэлийг бол хамаагүй удаан бол ерөөсөө хүүхдэд өгч болохгүй. Миний одоо сонсож дуулж ирсэнээр бол манай Монгол зарим одоо ээж мэжүүд болохоор дуугаа хураагаад хүүхдтэйгээ ярихгүй өдр шийтгдэг юм байна л та тий. Тэгээд шийтгэж мэдхэхээр бүтэн сар хүүхдтэйгээ ярихгүй
байж гэж. Яаж тэгж тийм удаан хүүхдтэй яаж? Яг тэр хүүхд чинь ингээд хэдийгээр том болсон хүүхд ч гэсэндээ хүүхд чинь гинэн цайлган хэвээрэл идэг. Гялс нөгөө буруу үйлдэлээ ч гэсэндээ тэрийг мартчихдаг байхгүй. Тэгэл ээжтэйгээ аавтайгаа эргээд ингээд гоё харилцаанд ормоор байтал чинь нөгөө ээж нь ингээд гүрэж мөрийгээд ингээд байх юм бол тэр чинь хүүхдэд маш их одоо гэмтэй айгуу сэтгэл зүйн муухай дарамттай байгаа шүү дээ. Ер нь одоо ингээд аваа нөхрөөч гэсэндээ ингээд хоорондоо муудлаг гэх чинь ингээд би одоо тэрнийг шийдэх чинь гингүүд тэл бүр хичнээн 7 хоног дуурч морохгүй байх чи айгуу зовлонтой шүү дээ тий. Тэгэхээр ер нь шийдэглийг бол өгж болно. Тэгэхээр гэхэд тэгж их амар удаан хугацаагаар бол айгуу сунжруулах бол айгуу гэмтэй хортой дэмий юм шиг санагдсан. Би болохоор зэрэг зүгээр одоо нэг 2-3 цаг ч юм уу эсвэл үсрээл тэр өдөр өдрөөл тэгэл жоохон үл ошоож машаа жоохон нүүрэхгүй байж байгаа л тэгэл маргааш нь зүгээр болчтой. Тэгээ маргааш нь ингээд эвлэрч мэвлэхтэй би дандаа эргүүлж ингээд тэрийг нээлттэй ярилцдаг тий. Миний одоо нөгөө нүдэн дүртэх байл намайг ингээл панаалтах гал ингээл тэгэн штэ тий. Тэгэнгүүт нь за яах вэ тэгээ би одоо чамайг өршөө. Гэтэ чи одоо надаас уучлалтгүй миний нүд рүү харж байгаа ээжээ би одоо ингээд ихгүй эдэр гэж хэлмэл намайг тэрмээ мөс эдэр гэж жагаад тэгээ уучилдаг. Тэгээд ер нь бол хэдийгээр шийдэх гэж тодорхой хэмжээгээр одоо буруу үйлдэлийн одоо ухааруулах нь зөв хэдий ч нөгөө талаасаа гялс одоо нэг гэрүүлийн хүмүүсүүд бие биенээ гялс ингээд өршөөгөөд одоо шинээр эхлэх бол бас тэр шийдэхээсээ бас илүү чухал гэдгийг бол ээж хүн хүүхдтэй болон одоо гэр бүлтэй үлгэрлэх хэрэгтэй болов уу гэж боддог. Тэгээ би хүүхдтэй айгүй хэлдэг байхгүй ингээд өдөр болгон миний хүү ингээд хүн амьдралаа шинээр эхэлдэг юм. Өчигдөр бид нар ямар ч одоо чи тэр буруу юм хийлээ, чийж буруу юм хийж байгаа, бийж буруу юм хийж байгаа гэхдээ санаатаагаар биш бид хоёрын л байж байгаа л одоо царай тэр гэж тухайн үед л нөхцөл байдал хин хинтэн тэгж бүрдэж тэгэхээр зэрэг бийж чамаагүй шүү чийж гэсэн ээжийнхээ одоо тэр гаргасан элдв хайбрыг одоо бас уучлж өршөө. Тэгээ нэг гэр бүлийн хүмүүс чинь хоорондоо дандаа эвтэй найртай тайхан байх хэвээр. Тэгэхээр зэрэг хин хинийгээ одоо өчигдрийн явдлыг өчигдөрт нь үлдээгээд амьдралаа өнөөдөр дахин одоо шинээр эхэлж байна. Хүн өдөр болгон амьдралаа дахин шинээр эхлэх ийм одоо нөхцөл бодомд өдөр болгон хүн шинээр болтчихэйдгаа. Тэгэхээр шинээр эхэлье гэж үл хэлдэг. Тэгээ тэр бол айгүй надад гоё үг шиг санагддаг. Тэгээ та нар бас ингэж үзээрэй. Тэгээ энэ зөвлөгөөний төгсгөл болохоор зэрэг би энэ бусад хаач байдаггүй ямар ч ном дээр байхгүй ийм одоо зөвлөгөөг бол өгье гэж бодож байна. Тэр маань болохоор зэрэг үр хүүхдийнхээ төлөө сайн сайхныг хүсэж, бодож, төсөөлж, залбирах. Энэ бол одоо эцэг эхчүүд бидэнд олдсон одоо агуу том одоо юм маш том юм сайхан боломж байгаа. Тэгэхээр зэрэг бид нар хэрвээ үр хүүхдүүдэд ирээдүйд аз жаргалтай, сайн сайхан амьдраасай, зөв замаар яваасай, амжилттай яваасай, сайн ханд хараасай, урт удаан наслаасай гэдэг юм те. Энэ бүх ингээд ийм сайн сайхан юмыг одоо хүсэж өдөр болгон дотор сэтгэлтэй залбирал мөргөлтэй бурхан шашинтай бурхантай бурхандаа ингээд уул ус нутаг усандаа сүсгэлдэг тэрэндээ уул усандаа даатгаад ингээд залбирах бол маш их сайн. Ингээд намайг ингээд шиг зарж зурж яхад оюутан байх. Манай өвөө одоо ингээд эмээгийн өмнөөс одоо гэр бүлийнхээ өмнөөс надад ингээд гараараа ингээд захиа бичээд илгэн штэ. Тэгээ би тэр саяхан тэр захидлуудыг ингээд уншиж хагаад захиа болгонд охиндоо маш хайртай, охиныхоо төлөө дандаа сайн сайхныг боддог, хүсдэг, өдөр болгон өндөр хаан ууландаа даатгадаг. Ийм үгнүүд бол захиа болгонд байгаа аахгүй юу? Өдөө олон өвөөгөө маш олон жилийн дараа ингээд бурхан болцсон хойно тэр захидлуудыг уншаад надад юу санагдчихсан бэ гэхээр миний төлөө өдөр болгон ингээд залбирч байсан юм байна. Тэр залбирлынх нь одоо хүч хувьдас чадлаар бол би бас юм сайн сайхан амьдарч байгаа юм байна гэж бол итгэсэн. Үр хүүхдийнхээ төлөө өдөр болгон сайн сайхныг хүсэж байгаараа
дандаа дотроо залбирж байгаараа тэрний төлөө ингээд бид нэр заавал одоо ингээд лам мом дээр очиод ингээд ном уншуулад байх шаардлагагүй. Бидний бурхан бидний сэтгэл зүрхэн дотор бол байгаа. За ингээд шилжилтийн насны хөвгүүдтэйгээ хэрхэн яаж харьцах талаар бяцхан туршлага дээр үндэслээд мэдэх чадхаасаа хүргэлээ. Хэрэгтэй гэж үзвэл туршаад үзээрэй. Та бүхэндээ сайн сайхныг хүсье. Их баярлалаа. Баяртай.